Яг хэдэн төгрөний цалин авч байгаа юм бэ? Бидний цалингийн шатлалын англи бол усаас тогтоож өгсөн түүх эмээнийхээ англиар явдаг. За яг өнөөдрийн миний хувьд бол түүх эмээний 6-гийн 1-ээр 6-гийн 1 гэдэг чинь та чинь сая 560 сая төгрөний 59 мянга цалинтай. Хамгийн өндөр цалин авж байгаа юм чи маа 1 сая 805 мянган төгрөг байна. Удирдлагууд шүү дээ. Тийм удирдлагууд. Би энэ удирдлагуудын цалин юм уу? Сэтгцэд урьдчилсан охирлын тухайн одоо цовлогчоор төлөвлөхөр ингээ шүүгийн шийдвэр гарцсан. Дээж үг юм. 800 дээр 120 сая үстэй тий. 120 сая. Сард сая 100 мянган төгрөгийн цалин авдаг шүглэгч хүн. Тэгэхээр энэ 150 сая төгрөг төлөх болчихсон шүү дээ. Гэтэл 10 хэдэн жилийнхээ хөдөлмөрийг өгнө ш. Иргэн даатгуулагч өөрөө эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг даах ёстой юм шиг юм гаж үзэгдэл гарч эхэллээ. Тэр юу гэж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр төр даасан шиг даахгүй болвол энэ асуудал хизээс асахдахгүй нэ. 3.5 сая гээд байгаа шүү дээ. Би ингээ бодож үзэж байгаа юм л та нөгөө санхүүгийн аргачлалаар ингээ бодоод үзэхээр 2 их 80 төгрөгийн цалингийн зардал гарах болж байгаа байхгүй одоо хүсэж байгаа мөнгө. Гэтэл манай даатгалын сангийн өнөөдөр 2026 онд тавьсан төсөв чинь 2.2 их 80. Тэгээ 200 тэрбум төгрөгөөр нөгөө эм тариагаа нөгөө байр ашиглахтай холбоотой зардлуудаа бид нар яаж шингээж авах юм? Би банкны шаардлагыг эмч хүний цалин хангахгүй шүү дээ үндсэн цалин. Тэр үл яг нэг юм юу явдаг байсан гэхээр нөгөө илүү цаг хийгээд шүү дээ. Одоо би өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл санаа, нойр хоолой, хохирон барин гэр бүлтэй 2 хүүхэдтэй зарцуулах цагаа золиослон барин олж байгаа тэр мөнгийг олоод би нийгэмд амьдрах гэдэг шүү дээ. Тэгээ би тэнд хүрэхийн тулд би 6 хоног нойргүй гэдэг чинь би эрүүл мэндэ. Одоо би 1-р эмнэлэгт 16 онд орохдоо хав гар үстэй шижигнсэн саган залууд орчихсон. Одоо би 37 настай. Цав цагаан. Ерөөсөө одоо 26 онд хийх ёстой бидний ерөөсөө нийлж хийх ёстой зүйл бол их үүсвэр нэмэгдүүлэх чиглэл дээр нэг талдаа гармаар байгаа юм. Байхгүй зөндөө юм байгаа байхгүй. Жишээлбэл тамхи архины татвар ерөөсөө хамгийн бага. Дэлхийн улс орн. Тийм ч учраас бид нэр тамхиг яадаг Америк болон бусад улс орн руу зөөж нөгөө өндөр татвартай газар зардаг байхгүй. Контрабанд хийж зардаг. Тэгэхээр энэ татварыг дор хаяж 60% өсгөх хэрэгтэй. Одоо яг 30 орчим байна. Архины татварыг багасгах хүмүүс өндөр үнээр аавна. Өндөр үнээр аавна. Нэгдүгээр тэр татварыг өсгөх хэрэгтэй. Ингэснээр бид нар 2 дахин илүү одоогийн татвараас илүү мөнгө орж ирэх хэрэгтэй байхгүй. Дээр нь чихрийн бүтээгдэхүүний энэ чихэрлэг бүтээгдэхүүний татвар гэж ерөөс байхгүй. Бид бүхэн тэр татвараас орсон орлогыг даатгалдаа болон нийгмийн эрүүл мэндээр зарцуулах хэрэгтэй байхгүй. Одоо нөө квотагтойгоо төгцөө. Квотагтойгоо шалтгаан маань даатгал маань мөнгөгүй. Тэгээ тэр нь хаанаас хүрдэггүй, яагаад ч хүрэхгүй. Тэгээ энэ эмнэлгийн удирдлагууд яаж ийм нэхэр зайлвал тэндээс орж ирж байгаа хагалгааны мөнгийг тэр хүн зарцуулж ингэж урд тормоор хойд тормоо нөхөж байгаа байхгүй. Одоо энэ эрүүл мэндийн даатгалын сангаас өгж байгаа мөнгө. Түүнээс хичнээн энэ одоогийн тогтолцоогоор яамд ямарч сайд, ямарч бүтэц, ямарч мундаг хүмүүсийг аваачаад бол энэ нэмэр байна. Хэрвээ төрөөс цалинждаг яг тогтмол цалинтайгаа байх юм бол асар их үр дагавар одоо бидний гаргасан амжилтууд хойшоо явах байхгүй. Асар их муу үр дагавартай. Одоо жишээ би хүн эмчлэе. 10 эм тариа надад хэрэг олъё. Тэгсэн чинь эмнэлэг нь надад 5-ыг өгөө. За үлдсэн 5 нь би ингээ арга эртэн захиж байгаа юм. Нөгөөдөл нь дандаа өндөр үнэтэй тарианууд л шүү дээ. Өндөр үнэтэй тариан шүү дээ. Юу ярьдаг гэж? За та энийг эргээд надаас нэхэмжлэхгүй биз? Эргээд эмнэлгийн захиргаанаас очиж нэхгүй биз? Тэгэх юм бол хамаагүй би энэ тариг аваад танаа хүн тариадах юм. Ийм зовлон яриа сууж байгаа юм Монгол. Бид нар ч одоо кейстээр суурилсан төлбөр өгöd байгаа байхгүй. Та өргөтөр очивол яг очисон ч өгч чинь. Сумд очил өгч чинь, дүүрэгт очил өгч чинь. Ингээд байгаа. Тэр заадгүй шалгуур гаргаж ирэх байсан бол яг өнөөдөр хүн эмчилж байгаа сумын эмчээс саналыг авах хэрэгтэй. Бодит байдал. Яг одоо ч гэсэн хүнээс танаас сарын тэмдэг ирдгүүг асуугаад ингээд тэр нь тийм үгүйгээ бичээ сууж идэг боддоо. тэрийг бүгдөө бол бараг тэр бүгдөө болчихлоо хасчихна. Тэгээд та үйлчлэгээ үзүүлсэн чинь энэ дээр юу гэж бичиж чинь гэж энэ эрэгтэй хүн учраас би сарын тэмдэг ирэхгүй. Ийм бичиж сууж байгаа би. Ийшээ ингээд ярих гэхээр мэдээж эрүүл мэндийн салбарын асуудал юм байна. Том зургаар нь харж байна. Одоо юм шийдэл хэрэгтэй байна те. Яг ингээд шийдлээ яриад ингээд зөв хит үнэхээр яг зөв байгаа ч гэсэндээ яг ийшээ ярихаар нөгөө бодит хөрс маань хитрхий доор байгаа юм. Тэр доор очсон. Харин тэгэнгүүт энэ хоёрыг ингээд нийлүүлэхээр надад ч гэсэн аюу хэцүү байна. Ерөөсөө энэ салбар ерөөс бүхэлдээ болдгоо байна гэдэг ийм буруу мессеж өгөхгүй дээ. Тэгэхээр бид нэр яг ийм байдлаараа цаашаа явах юм бол би бол 100% ингээ манайх хараар будагдсан салбар гэж ерөөсө бодохгүй бай. А бид засаж сайжруулах хэрэгтэй зүйлүүд байгаа юу байгаа. 120% нэмчихэд шүү дээ. Энэ маш их мөнгө нэмсэн байхгүй уг нь. Тэгсэн мөртлөө яагаад хөрсөн дээрээ над дээр буухгүй байна гэхээр
ковидын үед байсан алдагдлаа зүгээр ингээд урд хамгаар нь хойд өмгөнд өгсөн юм шүү. За энийг би бас тайлбар. Яг энэ би судлаачаа нэг асуулт асуулж. Одоо ковидын үеийн тэр одоо цар тахалтай тэмцэх тэр зардал шүү дээ. Би уул нь төрөөс гарсан гэж ойлгосон байхгүй юу? Пандемик үйл төр байх шүү. Эрүүл мэндийн даатгалын сангаасаа гаргаад тэгээд сангаа Ингээд за окей. Тэгэхээр хардаа өнөөдрийн үүссэн нөхцөл байдал биш нэг өдөр хизэж үүсээгүй. харин тэгж Энэ бол яг ковид үед 650 тэрбум төгрөг ковид зарцуулсан байд яг бодит дүнгээрээ. Бага засгийн газарт сууж байгаа биднийг төлөөлж байгаа хүн маань би яг ягаад хүнтэй холбоод байгаа вэ гэхээр тэр манлайлыг яриад байгаа байхгүй. Тэр өөрөө тавиулахын төлөө юм уу? Эсвэл ингэхгүйгээр 40% нэмэгдэхгүй нэ гэдэг асуудал дээр акц хийх хэрэгтэй байхгүй юу? би бол тэгж бодож байгаа. Хэдэн оны хэдэн сарын хэдэн хэд болох юм. Тэгээд тэр нь шатараатаа яаж үсгэх гэдэг тэр одоо шийдлээ тодорхой болгож энэ хүмүүстэйгээ дийл хийхгүй бол эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэхэд шийдэл гарч ирэхгүй байгаа байхгүй. Бага. Харин байгаа учраас тэгэхэд яриад яг ийм ирэхгүй шийдлүүд ярьж шийдлүүд байгаад байгаа байхгүй. Тэгээд тэднийг цуглуулах хэрэгтэй байхгүй. шийдвэр гаргах. Яг шийдвэр гаргах. Тэгэхээр бид нар шийдвэр гаргаачаад л үсээд байна шүү дээ. Шийдэл нь байгаад байна. Шийдвэрийг өнөө намайг өргөнөх хүртэл хинж гаргахгүй байна. Тэгэхээр Бид нар салбараараа нэг юм дээр тохирох хэрэгтэй болчиход байгаа. Түүэмийн ангилал дээр байгаад ингээд дахин асуудал болгоод яваад байх уу? Аль эсвэл бид нар нэг л түүэмдээ байх нэг одоохондоо нэг том давуу тал юу вэ гэхээр 36 сарын нөгөө нэг тэтгэмжийн асуудал байгаа даа. Өрхийн имлэг бол тэр чинь баг хувийн компани шүү дээ. Тийм болцсон шүү дээ. Манай Монголын имлэг. Тэгэхээр манай стандарт удирдамжууд байгаа боловч аль шатанд аль нь хийх юм ярих юм гэдэг нь ерөөсөө энэ өвчнийг ингэж имчилнэ гэсэн л стандартаа болгосон ш. Нөгөө шатлал энэний цаана нөгөө эдийн засгийн тий энэ бүгдээр нь ямар ч уялдаа байхгүй. Тэгэхээр энийг хэн хийдгүү гэхээр тодорхой бас асуудлууд их байна. Сонсохоор тий. Дотроо ярих юм маш их байна. ерөөсөө бид бүхэн зүйлийг тодорхой болгож чадахгүй байгаа. Хоёр төрлийн нэгдмэл хүчин зүйл харагдаж байгаа байхгүй. Нэгдүгээр тусан жүжигчдийн нэгдмэл зүйл. Тусан жүжигчдийн нэгдмэлт нь эцсийн хүн дээр очихлоор чанар болж хувирах байхгүй. Чанартай тусан жүжигчдээ авсан уу? А нөгөө талдаа бол тэр үр ашигтай санхүүгээ зарцуулсан уу гэдэг нөгөө хоёр талынхаа харилцан оролцож байгаа хүмүүс. А хоёр дахь нэгдмэл зүйл нь юу гэхээр мэрэгчлэн нийтийн хувьд бид нэгдмэл байна уу гэдэг. Салбарын удирдлагын юм тогтворгүй байдлууд байдаг шүү дээ. Энэ тогтворгүй байдлууд яг ингээд нөгөө нэг байгуулах болоод энэ салбарт хэр нөлөө үзүүлдэг юм. Би бол маш их нөлөөлөл үзүүлж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ би одоо шийдэл нь маргааш тогтворгүй байдал үргэлжлэж магадгүй 5 жилийн дараач тогтворгүй байдал үргэлжлэж магадгүй. Яагаад тэгэхээр жирийн биднээс хамаарах зүйл энэ нэгэнт биш болсон. Тийм учраас Ганбат тогшийн тэр нэг санаачлал бол хамгийн чухал байхгүй. Өөрөөр хэлбэл тэр эмнэлгийн мэргэжлийн нэгдсэн холбоо нь өөрөө энэ нөгөө нэг өөрсдийнхөө одоо эрх үүрэг, нийгмийн баталгаа, харилцаа хэрэгжүүлэх идэвхтэй санаачлалтаа поортоо зөвлөх маягаар тэр нь доктортой байж энэ өнөөдрийн манай үүссэн асуудал хувь хүний асуудал байхаасаа нэгэнт өнгөрсөн. Тогтолцооны Энэ бол тогтолцооны асуудал.